Багадгүй YG-ийн дараачийн охидын хамтлагийн гишүүн Монгол байхыг хэн ч үүсэхгүй шүү дээ. Тэ? Монголд маш их ингэж K-pop одууд ирж байгаа. Одоо бид нар маш их ингэж дэмжиж, үзээд байх юм бол та нар юу тохиолдсон гэж бодож байна? Монголд үнэхээр масс том бий болж байгаа. Тийм болохоор одоо тэндээс заалж нэг хүн сонгон шалгаруулъя гэдэг зүйл бол эхэлнэ. Яагаад хэлэх вэ гэхээр тухайн худалдаа авалт тикет маш өндөр байх тусам одоо тэд нар ингээд энэ улсаас нэрээ дебют хийчих юм бол эдрийн тикет илүү их өснө, бидрийг одоо K-pop-ыг илүү их сонирхож эхэлнэ гэдэг тийм зүйл бол ажиллагдсан гэж бодож байна. Сэно K-pop Jarukагийн YouTube сувагт тавтай морил Baby Monster. Baby Monster-г ерөөсөө ярьсангүй. Baby Monster-ийн аялын тоглолтын талаар чиний мэдэж болох гоё баримтуудыг хүргэе. Мөн дээрээс нь Blackpink-ийн гишүүд юу хийж байгаа талаар ярилцъя. За дараачих нь болохоор G-Idol энэ 5 сарын 2-нд зойн баяраараа G гэдэг үсгээ хасаад цоошин өнгөтгөхтэйгээр Idol гэдэг нэрийн доор хамтлагаа үргэлжлүүлэн гэсэн мэдээлэл цацагдсан. Гэхдээ одоо саяхан хийсэн comeback болон альбом нь хүмүүст нэх таалагдаагүй байсан. Яа таалагдаагүй талаар одоо ярилцах болно. За ингээд бичлэг эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. За хэдхэн хоногийн өмнө Baby Monster-ийн Rami эрүүл мэндийн шалтгааны улмаас түр хугацааны завсарлага авч амралт авахар болсон. За тэрийг бол яг Монголдо би бол нэлийн хамгийн ихэнд цацсан тэр пэйжүүдийн нэг гэж бодож байна. За дебютэ хийхээс өмнө дебютэ хийж байхдаа ч эрүүл мэндийн шалтгааны улмаас нэлийн жоохон эмчийн хяналтанд байдаг байсан. Тэгээд сая ерөөхдөө нэлийн хүндрээд ингээд түр хугацааны завсарлага авч байгаа. Тэгээ одоо зохион байгуулж байгаа аялын тоглолтод ерөөсөө оролцохгүй гэдэг мэдээлэл ингээ аль биесээр гарсан. Baby Monster гişүүд Rami-гийн бүх хэсгүүдийг ингээд ээлжилж сольжингж дуулаад ерөөхдөө гол хоолоонуудаа ер нь гол хоолой байхгүй байсан гэсэн ямар чадварлаг хоолойтой гэдгээ бол аялын тоглолт дээрээ баталж харуулсан. Аялын тоглолт Сингапурт эхэлж байгаа хгүй. Ингээ Сингапурт 2 дахь удаага ингээ зохион байгуулагдаж байгаа. Өмнө 24 оны 9 сард ингээд очиж исэн. За тэр үед болохоор 5,000 гаруй үзэгчтэй тоглолт зохион байгуулжсэн бол одоо энэ хэдхэн сар буюу 8 сарын дараа энэ 9,000 болж өснө нэмэгдсэн байлээ. Тэр хэмжээгээр энэ богино хугацаанд 2 дахин үржигдсэн байна. Гадаадынх ер нь бол хараад хахад хүмүүс Rami-г зүгээр гоо сайхны хаалгаа хийх гээд завсарлага авч байгаа болов гэх нэг тиймэрхүү яриадсан. Юу гэж одоо ингээ YG Entertainment Baby Monster-ийн аялын тоглолтыг ингээд дараалттай ингээ өдөр судастай бүр тикетийн зараад эхэлсэн байх чам. Нэрээ Rami чи нэр гоо сайхны хаалганд орно гэлөө. За чи төр завсарлага аваа гоо сайхны хаалганд орчих гэж хэлэхгүй л ахгүй юу. Гэхдээ одоо амралтаа авч явах хугацаанд яг гоо сайхны тийм янз бүрийн өөрчлөлт хийхэд бол үүсэхгүй юм бол тухайн хүний эрх өөрийнх нь эрх гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаас болсон гэдэг зүйл нь бол өнөө учраас бас тийм хөөсөн мэдээлэл битгий хөөргөөсэй. 5 сарын 17-ны хувьд болохоор одоо хүрэлцэн ирж байгаа фэнүүд нь ингээд өргөжцсөн байна. Бас насны хязгаарууд янз бүр байна. Өмнө ерөөхдөө өсвөр үеийнхэн амирх байдаг байсан бол одоо ер нь 20-с дээш насныхан, 30 насныхан ер нь нэлээд байн гэсэн K-pop туртай 30-аас 40 насныхан гэсэн байдаг. Тэд нар өөрсдөө туртай хамтлагыг сонгоод үзэхээр л очиод үздэг байгаа. Тэгээд бас дээрэс нь яг манай Монголтай адилхан хэрвээ чи 16 наснаас доош бол ерөөхдөө бол насан турш асран хамгаалагчтайгаа ирээд ерөөхдөө тоглолт үзэх зүйл Монголд ч гэсэн үржилдэг. Тийм болохоор яг одоо болох ч тоглолтууд дээр ч хэрвээ чи 16 нас хүрээгүй бол бас насан туршсан хүмүүсээ ингээд цуг дагуулж ирээд төлбөрөө тусдаа төлөө тэгээд бас үзэх бүрэн боломжтой байдаг. За ингээд тоглолт эхлэхэд бол Drip Better Up гэдэг маш хүчтэй дуугаараа эхлэж үзэгчдэд бүр цөчгтэн гоё цоглог байдалд оруулсан гэж байгаа. Ахион буюу аяа маань Rami бидэнтэй ингээ хамт ингээ тайзан дээрээ байхгүй байгаад их харамсаж байгаа гэдгийг ингээ Rami-гийн зүгнөөс ингээ хэлсэн нь үзэгчдийг бас амар гоё сэтгэлийн хөдөлгөөнд Singapore Monsters буюу фэнүүдтэй дахиад заавал ирэх болно гэж бас үнэхээр их тогтлуулсан гэсэн. Хамтлагийн гишүүд нь Rami-гийн эсгүүдийг хувааж аваад хоолойны чадвартай байгаагаа давхар бас ингэж харуулсан. Дөрвөн хүнтэй амьд хөгжмийн ийм хамтлагийг бас
дээрээс нь нэмсэн нь бас илүү гоё ингээд шууд амьд дуулалт, амьд зүйлийн бүгдээр нь ингэж гоё хангаж өгч байгаа. Тэгээд ерөөхдөө 2 цагт багтсан өндөр чанартай тоглолт болсон гэж үтсэн хүмүүс бол сэтгэлдээ хуваалцж илээ. Одоо Масыг бас нэлийн татчихсан нэг сонирхолтой зүйл юу вэ гэхээр Baby Monster Blackpink-ийн дууг дуулсан гэдэг тийм зүйл гарч ирж байгаа. Энэ юу вэ гэхээр нэгсний Blackpink хамтлаг буюу ихч хамтлагтаа ингээ хүндэтгэл үзүүлж байгаа гэсэн утгаараа харж болно. Одоо хүмүүс ингээд Baby Monster-а Blackpink-ийн дууг дуулчихваа гэж гайхадсан. Харин би тэгж гайхаад байгаа хүмүүсийг хараа гайхадсан. Яа дөө гэхээр эн чинь мэдээж юу Baby Monster Blackpink-ийн дуу хамтлаг бас дээрээс нь дебют хийхээс өмнө Lisa, Jennie дээр гişүүдтэй нь уулзаа зөвлөгөө өгөөд бүр ингээд хаяа уулзаж ингээд бүр тотон зөвлөгөө өгчсэн тийм зүйлүүд байхад яа тэгчнийхэн дууг дуулж болохгүй гэж. Ер нь бол үнэхээр айхтар маш асар хурдтай хөгжиж байгаа. Альбомныхон дуунууд ч маш хүчтэй байсан. Анхцсан надад маш их таалагдж ирсэн. Better Up-ийн remix хөлбөр болон үнэхээр гоё байсан. За ингээд ерөнхийдөө тоглолтын хамгийн сүүлийн зүйл болох нь дурсамж сэргээс акшн буюу дебют үеийнхэн тийм 8 ангид цувралын хэсгүүдийг ингээд фэнүүдтэй тайзан дээр одоо дэлгэцээр ингээд баг багаар үзүүлсэн. Тэр нь ингээд дебютын хийж байх акшн үеүүдийн ингээд бүгдийн нандин хэсгүүдийг ингээд харуулсан байдаг. Тэрнээрээс хүмүүс маш гоё хүлээн авсан байлээ. Одоо ингээд найдвар сэтгэл, итгэл, ирээдүйтэй хамтлаг гэдэг нь болно гэж тодорхой болоод ийм гоё Сингапуртай аялын тоглолт ингээд өндөрлсөн байгаа. Мөн дээрээс нь Blackpink-ийн гишүүд юу хийж байгаа талаар ярилцъя. За ингээд аялын тоглолтынхоо нэр нь болохоор эцсийн хугацаа буюу deadline гэдэг нэртэй байгаа. Тэгэхээр баг тарах магадaltaй юу гэдэг бас таамаг нэлээд үүсэж байгаа. Гэхдээ ер нь бол цөмөрөө бүх зүйлүүд нь гарсны дараа айццгаая бүх дуугийн сонсож үзцгээе тий. За гишүүдийн хувьд болохоор яг Jennie Aird ерөөхдөө Las Vegas нэлээд явж байгаа харагдсан. Энд TikTok-ын бичлэгүүд харагдчихлээ. Гэхдээ яг ямар хуу зорилготой одоо ямар үйл ажиллагаанд оролцож байгаа нь ерөөхдөө нууцлалтай байсан бөгөөд бас дахин шин зүйл хийж иж бас магадгүй гэсэн таамаг үүсэж байгаа. Мөн дээрээс нь Jennie-гийн саяны Ruby гэдэг цомог маань дэлхийд даяар 1 сая борлуулалттай болсон байгаа. За дараачих нь болохоор Rosie болохоор Messi гэдэг дуу гаргасан нөгөө soundtrack буюу анхныхаа soundtrack-ыг дуулсан. Энэ болохоор Formula 1 гэдэг спортын киноны талаар дуулсан бөгөөд одоо энэ K-pop эмэгтэй soundtrack дуулдаг хүмүүсээс ер нь хамгийн өндөр байр эзэлсэн гэж өндөр байрт бичигдэж эхэлж байгаа. Анхныхаа soundtrack-ыг гаргангуудаа ингээ хамгийн өндөр байранд бичигдэж эхэлж илээ. Ингээд 24 цагийн хугацаанд 5 сая гаруй хяналт авсан. За энэ нь болохоор Лас Вегас хотын төв гудамжинд төр хугацаар тэр замыг хаагаад энэ зураг авалтыг хийсэн бөгөөд бас нэрээ яг энэ зам хаагдсан үед нэлээд төвчрөл гараад байна гэсэн тийм мэдээллүүд амар их яваадсан. Хүмүүс нөгөө замыг хаасан болохоор өрөөсөд ямар нэг юм тохиолдсон биш үсттэй гэдэг амар хуурамч мэдээнүүд амар их явж илээ. За Lisa ерөөхдөө сая When I'm With You Thailand амтарсан дууныхаа клип бичсэн. Тэр бол үнэхээр nice байсан. Мөн 5 сарын 2-нд одоо Maroon 5 Priceless гэдэг дууг гаргасан. За энэ бас Лос Анжелес хотын төвд бас хийгдсэн юм байлээ. Mr. and Mrs. Smith гэдэг нөгөө киноноос сэдвүүлсэн одоо киноны зураг авалтыг яг тэр киноноос сэдвүүлсэн юм байлээ. Тийм болохоор ингээд хосуудын хурцдмал харилцааг амар харуулсан. Ер нь бол юм байна. За манай Jisoo бол үнэхээр хөөрхөн. Jisoo-гийн одоо Boyfriend on Demand гэдэг кино маань дууссан байгаа зураг авалт нь. Тэгээ 5 сарын 2-нд ингээд хаалтын үдшилэг пари зохион байгуулсан юм байлээ. Тэгээд энэ киноны ерөөдөө 2026 онд гарна тийм виртуал болзооны ертөнцтэй холбоотой нэлээд кино. Тэгээ 10 ангит кино гэж би сонссон K-drama. Одоо энэ үдшилгэн дээр амар хөөрхөн ингээ хоолны газар уулзж байгаа юм байлээ. Тэгээ энэ үеэр Jisoo багийн гишүүдтэй буюу одоо хамтран ажилласан бүх хүмүүстэй бэлэг тарааж өгсөн. Apple Watch-ийн ухаалаг цаг тэгээ Dior брэндийн бас гоё өгсөн байлээ. Амар хөөрхөн. Тэгээ энэ ерөөдөө Jisoo-гийн бэлэг тарааж өгсөн тэр постууд нь ингээд цахимшүүлчээгээр ингээд тавигдсан. Тэгээ хүмүүс маш их магтчихлээ. Ямар өгөөмөр юм бэ? Халамжтай юм бэ? Хүний хөдөлмөрийг үнэхээр сайн үнэлдэг юм аа гэж маш их сайшаагдсан мэлээ. Тэгтээ амар гоё юм аа. Jisoo-тэй хамт ажиллаад тэгээд iWatch тэгээд ухаалаг цаг авал бас гоё юм те. За тиймэрхүү байна. Дараагийн хамтлаг бол Idol буюу энэ сарын 5 сарын 2-нд 7 дахь жилийн ойгоороо маш том бэлэг барьж ирсэн хамтлаг. Энэ Idol гэдгийн G гэдэг үсгээ ингэж албан ёсоор хасаад Idol гэдэг тийм шинэ брэнд үүсгэж байгаа буюу брендинг эхлүүлж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдээд удахгүй We Are гэдэг тийм альбом концепт дээр ингээ бүх дуунуудаа ингээ 5 гишүүтэй ингээ шинжилсэн хувилбараараа ингэж дуулсан байгаа. Мөн дээрэс нь одоо ингээ 5 сарын 19-нд ингээ 8 дахь альбомороо эргээ ирэн гэдэг мэдээлэл цэцэгдсэн бөгөөд одоо ер нь бол 5 сарын 2-оос 5 сарын 19 хүртэл Idol-ийн бүр шинэ концептыг маш их хүлээсэн хүмүүс
байсан. Гэхдээ 5 сарын 19-нд гарсан Good Thing гэдэг дуу ерөөхдөө 1 цагийн дотор Солонгосын хамгийн өндөр хөгжмийн чартуудын нэг болох Melon chart шууд 1 цагийн дотор ингэж бүх дуунууд нь одоо бичигдчихдэг байхгүй юу? Ороод ирдэг гэсэн үг 100 дотроо. Гэсэн чинь энэ удаад 1 цагийн дотор орж ирээгүй. Idol-ийн одоо шинэ концепт, шинэ дууныхын төрөл дээр бол хүлээлт бол өндөр байсан ч хүлээлтэндээ хүрээгүй гэсэн хүмүүс бол нэлээ их байсан. Тэгээд дараа нь Box chart дээр 14-т бичигдсэн. Тэгээд Genie chart дээр 62-т бичигдсэн байгаа. Тэгээд Melon chart-д нэг өдрийн дотроо ингээд 81-р байранд ингэж орж байсан ч гэсэн тэр 81-р байраа бас удаан тогтоож байрлахгүйгээр одоогоор ерөөдөө 171-р байранд байна гэсэн мэдээлэл хэвлэлийнх нар ингэж цацагдсан байгаа. Гэтэ альва дууг 14 хоногийн дараа яг жинхэнэ үр дүн гарч ирдэг гэж үздэг. Тэгээд туудахгүй 14 хоног болох гэж байна. За ингээд ер нь хамгийн дээдтэй Melon дээр 81-р байранд орж загссан байна. Одоо яг ингээд хөөрхөн ийм гоё лаг карьертэй ингээд гоё танигдсан байж яагаад гинт ингээд G үсгээ ингээд хасаад дахин шин тийм брэнд ингээд үүсгэж байгаа юм бэ гэдэг дээр жоохон хүмүүс жоохон гайхсан. Энэ олон жилийн хугацаанд гаргаж ирсэн гой дуунуудаа бүгдийг хамтлагийн одоо гишүүн асан сүүжиний хөлбөргүйгээр ингэж гаргаж ирж байгаа нь жоохон ерөөдөө бол хүмүүсийн нэлээд талцуулсан. Надад бол жоохон эвгүй санагдсан. Сүүжингүү ингээ сүүжний бүх хэсгийг ингээ хасахад ер нь жоохон эвгүй байсан. Өмнөх гишүүн дуусан тэр хөлбөрүүд бүгд байгаа юм чинь хослуулаад сонсоод үзчихдэг юм уу ч гэж бас бодсон. Ер нь бол ямар хөө санагдсан бэ? Хүмүүс энэ дээр бол нэлээд маргаан үсгэж байлээ. Бас Neverland-ийн хэлж байгаа зүйл нь болохоор энэ дууны утга бол үнэхээр хүчирхэг мессеж өгч байна. Хит дуу гаргая гэж хичээхээсээ илүү Idol яг өөрийнхөө Idol-ийн гишүүд яг өөрийнхөө сэтгэл зүрхээ ингээд үзэл бодлоо нэгт тавьсан байна гэж бас Neverland-д үзэж байгаа. Суяаны өгсөн ярилцсан надад ерөөсө санаас гардгүй тэр нь юу вэ гэхээр одоо Idol гэдэг чинь өөртөө ерөөдөө дуугаа зохиогчтой ингээд өөртөө бүх юмаа зохиогоод ингээд найруулад концептоо зохиогоод явцдаг тийм лаг хамтлаг. Ямар нэгэн comeback хийсний дараа ингээд маш ингээд урт ингээд амьсгаа авсныхаа дараа за ингээд дараа нь би лаг дуу гаргаж чадах болов дараа нь би хит дуу гаргаж чадах болов миний урын сан ер нь хэр байна вэ гэж жоохон санаа замсан байдалтай байдаг гэсэн би бол тэрийг яг тийм их үзүүл мэдэрч байгаа юм бол үнэхээр хүлэн зөвшөөрсөн. Өмнөд гэхээр үнэхээр лаг дуунууд гарсан шүү дээ. Ялангуяа маш хэцүү сүүжиний гарч байгаа хэсэг дээр ингээд суёо ингээд яна дараа нь одоо хүмүүс ингээд манай амтлаг руу маш их анхаарлаа хандуулж байгаа дараагийн comeback ямар хөө байх вэ гэдэг дээр ингээд маш их санаа зовонгуудаа бүр 15 слайд presentation ингээд бэлдээд бид цаашаа яах вэ хамтлагаа яаж цаашаа авч явах вэ гэд тэгээд ингээд маш сайн удаан ярилцсны алтарч Tomboy гэдэг дуу гарч ирсэн. Тэгээд яг тэр Tomboy гэдэг дуунд дэссэн би яг wow гэдэг мэдрэмж авч ирсэн. Тэгээд Tomboy-аас юу гарлаа да? Nude, Queen Card, одоо Super Lady үнэхээр гайхалтай дуунууд штэ. Маш гоё ирээлтийг маш гоёар авч гарч ирсэн хамтлаг гэдэг. Гэтэ хайдсан хүнд ингээд нэрээ хүн байнга лаг дуу гаргана гэж угаасаа байхгүй шүү дээ. Дараачийн comeback бол үнэхээр амар байна гэдэгт бол би 100% итгэлтэй байна. Би ерөөхдөө бол тэгж бодож байна. Тэгээд гоё үзэл бодлоо илэрхийлэр Idol дээр ямар хойсон бэ? Baby Monster-ийн бас иймэрхүү зүйлүүд ямар хөө байсан бэ? За ингээд бичлэгийн энэ хүрээд дуусч байна. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр. Баяртай.